Өглөөний мэнд. За ямар хоол хийх гэж байна өнөөдөр? За нэг үгээр монголоор бол дахианы оромог, англиар бол chicken cordon bleu гэдэг. Тэгээд гадуураа бекон хавцсан багтай, дотроо шанцтай. Тэгээд дахианы ширсэн гоё яваа. Тийм хоолыг өнөөдөр тий. Хачранд нь доор нь бол хаш тавьж өгөөд ногоо шинэ ногооны салаттай. Тэгэд pepper sauceтай өнөөдөр хийхээр төлөвлөсөн байна. Тэгээд амралтын өдөр ингийн тэгсэн яг гэрийн нөхцөлд бол дайжгүй гоё хоол ичгээд бол зүгээр тийм ба. Гэр бүлээрээ идэхэд тохиромжтой хоол ах нь тий. Эцэгтэйнээс ялангуяа амархан байх гэж бодож байна. Тэгэд зарим нэг жоохон асуух юм гарах юм бол бас пэйж хуудас руу хэлээрэй тий. Ингээд үлзэн ямар пэйжтэй байгаагаа үзэгчдэд нэг сануулчих. Миний пэйжний лайкийн тоо нэмэгддэггүй гэхгүй юу? Чи тэгвэл эфирээр хэд хэлчихэд л нэмэгдэж магадгүй шүү дээ. Зэн Japanese restaurant гэдэг ба. Зэн тийм. Миний зурагтай тэгээд ажлын хувцастай тийм манай рестораны пэйж хуудас би өөрөө хөтлөж ажилладаг. Ойр тэгтээ бас жоохон ер нь сошиалыг ингээд байн гэж сонирхолтой юм оруулж инхэхгүй бол ер нь айгу унтчихдээ юм байна. Яг үнэ. Тэр нөгөө ажилтаа болохоор бас давхар ингээд тэрийг хөтлөх бас зав тэр болгон үндэ гарч өгөхгүй. Тэгээд асуусан яг хүмүүсийн нөгөө асууж яасан юмнууд бол тодорхой хариулт өгөөл нэг бас нэг яг тулаад нэг жоохон ажиллах зав жоохон тааруулах нь л. Тэр хүмүүс бас асуух зүйл байх юм бол тийшээ явуулаарай л гэж хэлээ да. За зин Japanese restaurant. За. Үзэгчтэй өглөө хөтөлбөр 6:50-аас үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр бас түрүүн яг хэллээ. Та бүхэн сая бас сонгогчдын боловсролын төвийн зочин маань орж хэллээ. Өнөөдрийн сонгуул танд ер нь ямар хэрэгтэй юм бэ? Тэгэхээр өнөөдөр бол улс нийтээр амарч байгаа. Тэгэхээр танд бол сонгуулаа өгөөрэй гэж амрааж байгаа. Тэгээд зүгээр амрах биш, сонгуулаа өгөөрэй гэдэг хэлээ. Тэгээд дээрэс нь амрууга бити хуурай талах чихүүлээд бай. Тэрийг би өөрийн бие дээр дурцсан хэлж байна. За үлзээ. Эцгийн хоол. Гой хоол өнөртүүлээл. Ороогоо тавьсан юм байна тий оромгоо. Тий. Тэгэхээр яхаа чи одоо нөө бэкон нэштэй тий. Бэкон дотроо чикен болгочоод хийж байгаа сте. Хальт болгочоод ер нь бол нэг 80% та болгочоод Орлуулаад гэсэн юм уу тий. Яг тэгэхээр түүхий ихээр болохгүй бэкон маань өөрөө бас нөгөө нэг энэ ресторанууд гэдэг шиг нөгөө нэг олон үйлдэлтэй тийм чах шүүгээ биш болохоор тэднэрт бол ерөөдөө болно л да. Жигэнж байгаа шаарддаг ч юм уу. Тэд ч бол айгүй тийм смарт шүү дээ. Ер нь бол комбион гэдэг. Дахины маха ямар мах сонгосон? Зүгээр гоё. Яг цээж хүмүүс цээж хийгээд цээжэр хийдэг л дээ. Тэгээ цээж жоо харгуу болоод гэрийн сүсэлт бол гуйн зүгээр гэж бодлоо өнөөдөр. Тэгээд гуяар хийсэн байгаа. Хас интертен болгож байгаа скилсэн хамт тийм. Тэр ногоо юм юу юм? Бууцаа байгаа. Дотор талаа ганцхан буцаа тоо. Тийм дотор талаа бууцаа байгаа. За энэ бол мөг. Тэгээд хачир уу? Тий хачир ногоогоо маасандаа хуурчаад гаргаж тавьчаад тэрэн дээрээ шууд юугаа шарчж явуул. Энийгээ дахиад шаарна гэсэн юм биш тий оромгоо. Гаднаас нь тий. Тэгээд зуух руугаа ус явуулчих болно. Хайрлага 5 лит хийж аваад гаргаад ирсэн ч бодлоо. Өнөөдөр би бол зуухан дээр явчих гэж бодож байна. Зуухан дээр хэдэн минут юм хөө? Болтол. Наач хүмүүс байдаг л хата би одоо нэг хоол ингээд сурж морж байх. Дахин асууж яг энэ ингээ бүр амар деталийн үлцгийг шаардаад байдаг байхгүй. Үлцээ болохоор мангар ерөнхий хэлж өгдөг. Одоо ерөөсөн. Гэтэ ер нь нэг одоо хийгээд үзэхэд мэддэгдэн тий. Тий.
Дараа нь яах вэ гэдэг үү? Дараа нь яах вэ гэдэг бол тэгэл нэг удаа хийгээл. Тэр алдаан дээрээ алдаагаа Тий, алддаггүй гэж байхгүй шүү дээ. Одоо чинь би талах барах гэж 22 удаа талхаа төхөөрүүлж байсан. Тийм үү? Хантай гэдэг шиг. Оо. Энэ бол нөө юу вэ? Баклажан. Монгол юу вэ? Монголоор юу вэ? Хаш. Хашаа чи яасан? Шарсан юм уу? Зүгээр гэрэлтэй явцсан. 100. Бүр одоо ингэ нэмгэн ирчихэж байгаа юм те. Тушуу нэмгэн ингэж хэрчээд. Тий. Тэгэл хармууг. Манай үлд чи ногоо. Би энэ хитэн ногоог юусэн ял. Бууцаа. Юуцаа. Би одоо сая энэ чи юу илээ гэж асуух гэжсэн жаа санаад байна. Баярмаа асуучлаа шүү. Би бол зүгээр дэлгэрт оруулгаар нэрийг харахгүй ингээл очдөг штеп. Энэ чинь бол хямдхан ч хийдэг штеп. Тэгэл нэг өөрхөө 2 3 шиг 1100 600 700 гэдгээс авалцсан байж. Ноо хүмүүсээс хийж явах бол одоо нөгөө өглөө яг уншаа сууж ирлээ л да би. Аха. Хотоодны шархлаа их байна гэл. Харин тийм. Нөгөө манайхан ч нөгөө нэг идж байгаа хоол хүнс нь өөрөө нөгөө мах гүрлээс цаашлахгүй болохоор. Тэгээд нөгөө нэг манайхан ч маха 365 хоногт хэдэн өдөрт нь мах идж байгаа. Өдөрт идэж байгаа шүү дээ зарим. Тийш тий. Чи нэг удаан болсонгүй те? Тийш тий. Удаан болох юм бол чи нөгөө нэг тогтмол нөгөө амин хамаг ерөнхийдөө авах хэрэгтэй юм байхгүй шүү. Бас тэгээд хантэд брокколиг бол жишээлбэл бас нэг удаан шаардгүй гэдэг байгаа тий. Одоо чамдгүй. Тий. Брокколиг Бараг түг. за нэг 2 минут. 2 минут л усан шалцлал гаргаж түүнээс яахгүй тий. Тэгж удаан нөгөө манайхан шиг нөгөө төмслөө маань жишээгээл буцалгаад гэдэг буцалгаад. Тэгээ нөгөө хужаа ногоонууд нь болдог ч юм уу тэгээ буцаад. Тийм хүн бол тийм юу байхгүй. За. Одоо тэгээ тэрийг шаргаж байгаа юм байна тий. Энийг шараад л үлзигийн хоол ерөөхдөө бэлээ юм шүү. Чифтний бол за гуйж сонгоод гуяа бол баг зэргийн түүхий болгочихж байгаа юм хагас болгочихж байгаа ерөнхийдөө бүтэн болгоцсон ч байна. Бүтэн болгосон ч байна. Тэгээ бэкэнд ороод маслаар шарчиж байгаа юм тий. Чи ер нь бас масл хийж харагдаад байна. Тий. Масл хоолндоо сайн хийж явах хэрэгтэй нөгөө нэг ялангуяа энэ бол бас айгүй сайн дайжгүй амттай. Нөгөө нэг доторх агуул хэмжээ айгүй өндөр. Хувь нь манайхан нөгөө нэг транс цус гэдэг шүү дээ. Давхар бас пистед хэрэглээ шүү дээ. Гэхдээ яалчуд үний юм чи Монголд их одоо бүхэл ресторанууд гайгүй гэсэн зэрэгэлтэй ирсэн бүгд л пистед хэрэглэж байгаа. Энэ бол бүх төлгөөртэй байгаа шүү дээ. Тий. Орс масл. За хоёлаа ер нь эргээд ирэхэд бол юу Тий, эргээд ирэх чи хоолоо бэлэн болгочихоо суужээ. Sauce. За, хоолндоо халуунаар гяс. За, үзэгчдээ харуулсан уу? Үзэгчдээ да ийм гоё хоолыг. За. Сэвэц. Өөр энгийн тий? Амархан гэдэг аа тий? Зүгээр энгийн л хоолнууд л та. За, ерөөсө томоор нь л үлзий нэг ингэж л хэлт юм аа. Амархан энэ амархан хоол гэдэг. Амархан хоол. За, энэ хомыг бас Оо та эднэр ингэдэг юм. Энэ сэрээ авдаг. Ноо. Зүгээр одоо чи нөгөө нэг тоогооч нарын хувьд бас гадуур юу байна л да. Үлзээ. Аа. За одоо яг энэ дэр нэг юм асуучцээ. Энэ дахиа байж тээ бэкэнд оросон дахианы чинь гол доо. Юу нэ штэ? Бууцаа нэ штэ? Яаж хийсэн юм? Голд нь хийгээл ороочхгүй юу? Голд нь тавьж байгаа ороо. Тийм гол. Тэний маха. Захаас нь хийж ороо. Голд нь тавьчихлаар өнгөсөж зулаа. Дахины мах чи ороохоор тийм урт юм байгаагүй үстэй. Яг дэлгээл юм шиг зохицуулна шүү. Энэ бэкон ч өөрөө урт байхгүй юу? Бэкон чи ямар ч хамаагүй буусан. Тэ бэкнуудаа ингэ зэрсүүр тавьж байгаа дээр нь хайны маха тавиал. Тэгэл чи голд нь яваад тавьсан. Яа тэгж ийм бол яг түүхээр нь те. Файл болно.
Хүмүүс тэгээд алдаад идэг. Эхлээд дахиагаа хийчээд бууцаагаа тавьж ороолоо. болгосон шүү дээ. Тэгээд дамталчаад шарчаад гаргаж ирж бэкнероо ороогоод тэгээд хийн. Ерөнхийдөө Wellington гэдэг хоолрох болохгүй нөө. Одоо beef Wellington биш үү? Яг тэмдэг ялгах. Beef Wellington ч болохоор стейк шарчаад голмохоо уртаар шарчаад дараа нь бэкон дээрээ тавиад бэкнийхээ араас нөгөө mushroom одоо энэ мөөгөө татсан мөөгөө тавьж байгаа. Тэгээд бэконтойгоо ороогоод тэгээд гурландаа ороож тэгж хийдэг болох. Тэнтэй ерөөхдөө адилхан. Ингээл ороогоо юм. Гэхдээ хамгийн гол нөгөө болох температуруудаа сайн бодох хэрэгтэй. Тэгээ би түүхий хийчих юм бол бэконтойгоо түүхий дахиагаа хийгээд 100-ндаа явуулчих юм бол за тэгээ бүр хайрлын тавган дээр шарчаад явуулах юм бол бэкон ч юм бол үнс болчоод гараад ирж шээ. Дахиад ч голдоо түүхий гадна талаа. Тэгээ тийм хүн соус амар гоё юмцтай байна. Харин энэ соус чи юугаар хийсэн гинэ? Юу яг хар персийн соус. Хар перс юм байна. Ууса хар сэрч харагдчихлаа л та. Энэ цагаан шаргал юм чи юу? Whipping cream. Эртээдээс цааш чинь хэрэглээдсэн тий. Тэр крем ч юм уу тий. Энд гэдэг гэр бүлээр идэхэд гоё хаална нөө. Тийм байна. Ер нь бол юун дээр л хийчих юм шүү дээ. Гэртээ нэг гоё баярын өдөр ч юм уу тий нэг хурган тиймэрхүү өдрүүд хийгээд идэхэд бол болно. Хангалттай юу? Нэг цаг шаардахгүй юм байна. Цаг шаардахгүй юм тий. Тийм байна. Гайгүй. За энэ оролт амжилттай болчихвол ер нь амжилттай л болохоор хоол шүү дээ. Ороогоод гоё соусаа гоё хийчих юм бол тэгэл болоо. Тэгээд хамгийн гол нөгөө бэкно ингэ шарчаад тосон дээр нь тий одоо нөгөө хайрлын тавганд үлдсэн нөгөө нэг юу байгаа шүү дээ. Цэцгийн тосон чарж байгаа шүү дээ персентэй. Тэгээд нэг түлэгж мүлэгдээд нэг юм үлднээд хайрлын тавганд тэрэн дээрээсээ соусаа хийн. Хамгийн гол нь тэрийг угааж болохгүй. Ер нь бас тэрийг ашиглах юм биш үү? Гол амтна. Тэгэхгүй зүгээр шууд ингээд угаачих юм бол бас нөгөө гоё шаргацсан тий. Гоё тийм амт нь бол байхгүй болчих учраас тэрэн дээрээ хүмүүсээ бас гоё хийж сураарай. Гэтэ энэ одоо чиний зүгээр энэ соусыг ингээ харахад бол нөгөө айгүй олон нөгөө хар перс амир их хийсэн юм шиг байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө тэр хар перс бахан зэрэг амтагдаж байгаа. Амар амтагддаг. Яг тэгэхээр нөгөө яг black pepper sauce-ыг болохоор нөгөө нэг юм дарцсан чинь персент тэр хийдэг байхгүй. Зүгээр яг гэрээ нөхцөлд хамгийн амархан. Хамгийн амархан гэрээ нөхцөлд яаж хийх вэ гэдэг. Түнс ресторан төвшөнд манай нөгөө манайхан ч бас юу штэ айгүй шүүмжлээ штэ. Энийг ингэж чинь их мэдхүүд үл мэдхүүд айгүй олон болохлээ. Тэгэхээр тийм хүмүүстээ гэрд энгийн аргаар нөгөө нэг хийж байгаа шүү. Түүнээс яг кичен дотор тэр галтгоон дотор Бас нэг өөрөө. Тэгэхээр хялбар. Үнэхээр өөрөөр нь яаж хийдгийг миний хоолыг идж үзмээр байгаа бол тий зэнт хурж ирээд Blue Sky хурж ирээд идж үзээрэй. Чи өөрөө хийх үү? Өөрөө. Гэтэ яг ийм Европ бол хийхгүй л дээ. Үндэж Япон болоо тийм. Тийм баа. За үлзэг нэг асуулт асууж чи мастер таваач одоо ямар шатндаа явж ий? 3-даа орох байгаа нөгөө нэг энэ сардаа багтаад би орчих واخа. Тэгээ 3 дээр үлдээд цаашаа 8 уу яа. Өрсөлдөгчнөр хэр байна? Өрсөлдөгчнөр мундаг залуучууд илээ. Нэг пэйж удаа дахиад нэг хэлээч. Зин Japanese ресторан гэдэг пэйж удаа би бол өөрөө байж байгаа. Тэгээд асуух тодруулах зүйл гарах юм бол бас тийшээ юм бичээрэй. Мастер таваачтай чамайг яаж дэмжих юм? Одоо яг сошиалаар санал хураад эхлэх гэсэн. Тэгэхээр нөгөө зураглуу нь ороод тэр тухайн үед нь бас шеэр явуучих бах. Тэмүүт тухайн үед нь зураглуу нь ороод лайкаа дараад тэгээ хаштаг бас их явах бах. За заалгалаа. Гэх мэтэр манай үлзийг хоолнд таалагддаг бол та бүхэн бас дэмжиж олно. Гэхдээ та бүхэн бол мэдээж одоо манай хөтлөгчид чиг хоолыг амсаж үзээг бол зин ресторанд очиарай. Юу Blue Sky-ийн хэдэн давхарт 2 давхарт байрладаг энэ ресторанд очиж манай үлзигийн хоолыг идэж үзэж олно. За өнөөдрийн жоор мэдээж ETV HD пэйжэд үдээс хойш гэхэд бас орчин. Тэгэхээр та өнөөдөр бас үлзигээ санаа аваад дахиад бэкнэр ороогоод Тогтмол бол бислэг хийж болно. Яг нь бислэг хийхлээр жоохон заавраад. Тийм үү? Хайлж урсан. Үгүй энэ гоё юм байна. Угаасаа энүүгээрээ л гоё юм байна. Тэгээд яг энэ хоолыг жорыг аваад бас өнөөдөр гэртээ туршаад үзэрэй. Яагаад гэвэл бүхний амралтын өдөр байгаа. Тэгэхээр гэр бүлийн чинь дайлах хамгийн сайхан хоол болох байхаа гэдэгт итгэлтэй байна.